Манай сурвалжлагч Малчны хотод сайн байцгаана уу их үзэгчтэй. Бид одоо яг шинэ бараг 100 шөнийн Баян булга гачааны Малчин айлаас сурвалжлага та бүхэндээ хүргэж байна. За намайг бол Баян булга гачааны Баян гэдэг. Миний нутаг бол Толгойтны дэмжин дээр бид хоёр гэргэтгээ 2014 онд хармлаад нутагтаа ирээд 10 жилийн нүрийн үсчин анх нутагтаа ирэхдээ бид хоёр дөнгөж мал аж ахуй юу гэдгийг өтгөө тийм бол одоо гарч иржээ. Тэгээд одоо хөдөөнөө гараад мал аж ахуйтай артаад малаад хижээгээд аланга ашиг шимээ хүртээд одоо өнөөдрийн дизелд хүрч байна. Явуулгүй ярих юм бол 14 онд бид хоёр хөдөө гарахдаа манай гэргээ хоёр Монгол гэрт хөрөмлаад тэгээд хөдөө гарахдаа нүүдэл заравчтай тийм байсан. Тэгээд энэ хэдэн жилийн чирмэлгаар суух гэртээ малаа хашиг улаан тавсхан хэн заравч нэлээд олон болж тэгээд машин жоног бол одоо бараг бүрт хөрвөлжээ. Тэгээд бид хоёр бас үргэлжлэн сайн чирмэж улам илүү нэмдэрлээд байшин өд татаж улам илүү манай насны үеийн залуусуудаа хөвдөрөөр болж чирмэж явна. Сайн байна уу? Би Баян гэргийн зулаа байна. Тэгээд хормол хасамнууд хөдөө бараг гараагүй. Тэгээд хормол орчаад байлаа хөдөөнөө гараад мал хартаа ойртоод өнөө болохдоо сусаагаа өөрөө борлуулчих нь өөрийн итгэх өөр авчих нь тэгээд хараад л даа ирэн гармагаа болчихсон өнөө. Тэгээд би өөрөө бол баядлаа явах туртай. Тэгээд цудаасаа гарвал өөрөө манай хүндээ хүүхдүүдээ дөлөд байнаар. Тэгээд өөрөө өмсгөө болоод. Нэсвэлэр хойлон нэн цармаагаад нэмдэрлээ. Сайхан өдөсрэг авч явнаа.